Яа, телевиз гэдэг чинь нэг иймэрхүү газар байдаг юм би. Одохгүй энэ дэлгэцээр гарна да би. Яач гайтайхан гарчдаг юм блэ. Асуучихъя. Та нар өөрсдөө ихлэ цагаа барьж дараа намайг хэлзаа. Юугаад идэх хүн дууга байгаад тагсан дандаа даварцгааж идэ. Таашаарда. Нашаарда. Одоо нашаарда. Одоо таашаарда. Өөр нь юу хийдэг вэ? Харин юу хийдэг юм шиг байна. Уучлаарай би микрофоны чинь шалгаадах гэж. Микрофон шалгах юм уу тий? За. За 1 2-гээ дуурайцгаараа. За байна уу үдээдхтэй. 1 2-гээ дуурдаа. Ааха. Дуурайцгатаа та. Нэг л дээ. Баярлалаа 2-гээ дуурдаа. 2 л доо. Байна уу? Гурвашка. Баярлалаа өөрөө нуруунд дээрээс гараа авчихгүй юу? За уучлаарай За өөрөө. өөр асуулт авах зүйл юу вэ? Байлгүй яг би нөгөө телевиз данх удаа орж иж байгаа бол мэдэхгүй юмуд их байна л та. Тэгэхээр юу уцаа хэлчихдэг ба. Та юу яриад байна? Би ажил дээр хувийн зүйл ярьдгүй. За. Би өөрөө бодчих. Та яаж бодоод байна? Өөрийнхөө л бодчих. За өөр лавлах зүйл байхгүй юу те? Өөр нэг лавлах юм байна. Бас ойлгомжгүй асуудал. Нэрийг чи ингэдэг. Би танд хэдэд байгаа штэ. Би ажил дээр өөрийнх нь талаар ерөөсөө ярих ёсгүй гэж. За сайн байна уу та? За бүх юм бидэн шүү. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн явал. Ийшээ сууч. Бүх юм бэлэн үү? Бидээ. За. Нэвтрүүлгийн журмыг бол мэдчихэж байгаа тийм ээ? Ерөнхийд гадралж байгаа. Шууд явагдана. Урд урдын дугааруудыг юу үзсэн биз дээ? Үзчихвсэн. За тэгвэл эхлэх үү? Эхлэх үү найруулагч аа? Бас одоо авч байгаа юм уу? Эхлэх үү? За эхлэх. Авч байгаа юм уу? Зураг авсан. Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Манай өнөөдрийн хувирал продакшнаас бэлтгэн явуулдаг нүүр тулсан ярилцлага буюу энгийн хүний энгүү яриа нэвтрүүлэг маань инхөө эхлэж байна. Яагаад байгаа юм бэ? Нүүр тулна гэсэн үг үү? Тэр чинь зүгээр нэр нь. Уучлаарай. Тэгэхээр энэ удаагийн маань дугаарт ногоон хөдөлмөр хөдөлгөөний тэргүүн Эрдэнэ Зангай оролцож байна. За та нэвтрүүлэгт орж байгаа сэтгэлдээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? Маш сайхан байна. Би ер нь анхудаа телевизээр гарч байгаад их баяртай байна л та. Тий. Манайхан бол одоо ер нь би их даруухан хүн л те. Хүн л өөрөө туслаалахаас өөрөө бол ерөөсөө өөрийгөө рекламддаг нэг тийм сонин даруухан зантай. Тэгээ одоо зугцаар байтал та нар татаж гаргаж ирээд одоо авчирд энэ суулгацсан болохоор одоо гарахаас биш яах вэ? Сэтгэл хөндөр байгаа. Таныг олоход ер нь их амаргүй байсан шүү. Та тэгэхээр ер нь өөрийнхөө одоо эрхэлдэг ажил төрлийн талаар. Яг хавд миний бол ногоон хөтөлбөрийн хүнсний асуудлыг л би шийдсэн юм л да. Эх орны хөрсөнд одоо ургасан ногоог одоо арт өмнөдөө түгээхийн ажлыг бол би амжилттай хийлээ. Одоо манай арт өмнө бол ирээнээс ямар ч ногоо идэхгүй байгаа. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд миний ногоог та нар идэж байгаа шүү л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн урд урдын дугаарыг үзчихсэн биз дээ. Юу үзчихсэн. За тэгвэл тэр дэлгэцэн дээр одоо таны хамгийн ойр дотны бүх хүмүүс таны талаар юу гэж бодож явдаг сэтгэлдээ хэлж өгдөөсөн. Хин орсон. Ер нь тэгээ таны ойр дотны бүх хүмүүс орсон доо. За ингээд бүгдээрээ хамтдаа эхнийх хүний яриаг үзье. Сайн байцгаана уу залуусаа. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг Эрдэнэ зааны ажлын байран дээрээс нь эхэлж байна. Сайн байна уу та? Сайн байна уу. За ингээд Эрдэнэ зам маань таны амьдралтай салшгүй холбоотой хүмүүсийн нэг тийм ээ. Дотны анд нөхрийн хувьд таны бодол? Эрдэнэ зам бол хүн биш. Эрдэнэ зам бол бурхан. Тийм байлгүй дээ ёо. Яа. Тэр хүнийг холоос харахад биенээс нь гэрэл цэцэрч идэв. За тэр нь чараа юм дээ зүгээр. Юу л да битээр бүр багасаа хамт өссөн. Хөл нүцгийн ингээ гүйж яхад нь штэ. Гიშгсэн газраас нь цэцэгтэй бүр сарнаа дэлгэрдэг. Ингээ найзынхаа тухай юм ярих гэхээр сайн үг олдохгүй бас жоохон тулгамдаад байна л да. Тэгээд би найзтай зориулж нэг дуу хийх гэж бодоод. Бодохгүй яах вэ? Өрөөлийг ачилж өөрийгөө мархаа. Найзтай хайртай шүү занаа. Би чадахгүй нэ. Баярлалаа танд. Ингээд энэ хүний сэтгэлийг та бүхнийг ойлгож байгаа хаа гэж бид хүн найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Йоо. Уучлаарай. Би нэг юм асууж болох уу? Тэг. Би уулж болох уу? Болон чөлөөт юм. Сэтгэл нь
үнэхээр их хөдөлсөн бололтой байна. Тэр Эрдэнэ цааваа та яг энэ хөдөлсөн сэтгэлээ үзэгч олонтойгоо хуваалцахгүй юу? Би нэрээ үнэхээр хайртай найзтай. Бид нэр хар багасаа нэгнийхэд л зовж явахтай хамт байсан жаргаж байхдаа ч од байсан би үнэхээр нэр. Ихтэй уучлаарай үзэжтэй би эвгүй харагчаач магадгүй. Та нарыг хөдлөөдөг инээч та. Үнэхээр би биэндээ хайртай хоёр сайн багын найз байна. За зүгээр. Ер нь манай нэвтрүүлэгт оролцож ер нь иймэрхүү юм болдог шүү. За тэгэхээр би танд бас дараагийнхаа нэг үзүүлэе гэж бодож байна. Та бүхэн ч анхаарлаа тэд хэлэх зүй хандуулаарай. Энэ манай компани манайчлаа их сайн үгэн байгаа. Сайн байна уу? Юу хүн бэ? Гараа орго. Энд янз бүрийн тээж яваагүй. Шалганаа. Цаашаа. Энэ юу вэ? Гүн наад чинь Бүгч юм уу? Ямар юм хийх шиг явд юм бэ? сайн байна уу? Та танаас ярилцлага авах гэсэн болгосон болов уу? Юуны ямар ярилцлага? Уучлаарай, манай нэвтрүүлэгт танаа дарга Эрдэнэ цаа оролцож байгаа юм л да. Тэгээд танаас ярилцлага авахар бид бүхэн хүрэлцэн ирээд байна. Манай захирал орж байгаа юм. Тий? Одоо өвөний зурагтаар гарч байгаа юу? Гарч байгаа. Таныг одоо харж байгаа. Тийм үү? Та ингээд даргатай хандаж юу гэж хэлмээр байна? Муухай сте. Манай захирал нь муухай сте ханаг нэ. Таа. Хөөл химэн. Одоо халж байгаа үү? Харж байгаа. Манай захирал ч юм бол үнэхээр гоё удирдагч хүн. За. Агуу хүн. Намайг Хэлэх ч болтохгүй. Юм болгонд өглөгч их сайн хүн шүү дээ. Гимин жоохон уйдэмтгай. Өө тийм үү? Тийм. Авгаагаа ийш тийшээ яваагүй юу гэстэй. Янз бүрийн октод автар штэ харин ч нэг юм. Хөөх. Аргагүй ир хүн болсон өөддөм байлгүй штэ. Аргагүй. Хөөх дандаа хөөхөн жоохон октод нэг хөөх. Тийм. Тэгээд өрөө голно гэж байхгүй. Гараж, подвод хаан чамаагүй нөгөө октод аваад ор. Өө тийм үү? Тий ястаа хөөргөн. Тэгээ нөгөө октодтай бэлэг өгд юм яа тий. Нөгөө октод нь баярлаа гэж өөрөө майчи. Абаа наадах тохсоо энэ. Сайн бацгаа. За. Өшөө тань хэлэх сэтгэгдэл юу вэ? Одоо харж байгаа үстэй. Харж байгаа. Таныг харж байгаа. Захирлаа. Оровцгийн авторсаа охин чи хөөх охин байлаа шүү. Нэгдгийх чинь жоохон мяа юм байлаа шүү. Метрал галаарэ захирлаа. Хөөх юм гимин бас дандаа аман сангаж явна. Айн гарих хоошти хөөх. Амнаас нь дандаа арх. Нэг хөөх арх үнэртэн тийм ээ таамаас. За ингээд хоёул ярилцлагынхаа сүүлчийн хормыг би танд үлдээе гэж бодож байна. Та ингээд муу захиралтай айлгэд хүнчлөөрөө дөрөн хүүтэй болоорой гэж өрөөй дөө одоо өөр юу хөө. За энэ өрөөдийг тань сонссон байхаа гэж найдаж байна. Манай нэвтрүүлэг үргэлж идэж байна. За баярлалаа. Тэгэхээр сая Эрдэнэ зааны маань ажлын газрын манаач үгэнтэй та бүхнийг уулзууллаа. Тэгэхээр танд ер нь сэтгэл ямар байна? Хэлэх үг байна уу? Хэлэх үгөө юу хэлүүлэх гэсэн чи. Гэхдээ яг хөтэ энэ өгсөн олон хүүхдтэй бас амьдрал нь жоохон хэцүү гэдээ би энэ ажилд авсан юм л та. Тэгээд яг хаа нөгөө ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөнөө гэж үг байдаг шиг юм болж байна л да. Тийм ээ. Тэгээ яг хаа мар танд уулзнаа. Хайртай шүү л гэж хэлмээр байна да одоо. Өөр юу хэлэх вэ? За баярлалаа. За тэгвэл би танд бас дараагийнхаа нэг үзүүлэхээс өмнө нэг зүйл асууя гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд ер нь ихнэр хүн, хань хүн гэдэг яг ямар хүн бэ? Миний ихнэр орж байгаа юм уу те? Би зүгээр яг энэ боломжийг ашиглаад бас хандаа хайртай шүү. Миний энэ ажлын амжилт, ололт энэ бүх юм чамтай холбоотой шүү. Гомдоож явсан бол уучлаарай. Чамтай хайртай шүү л гэж хэлмээр байна да. Үнсье. За баярлалаа. За бүгдээрээ одоо тэгвэл хамтдаа Эрдэнэ зааныхаа ихнэрийн яриаг хамтдаа үзье. Улирын сайхан хаврадагаад усны шууд ирэх юмда. Энэ манай агуу хөдөлмөрч үнэлтэй. Яг нөгөө шал угаахта жоохон эвгүй бооцтой угаагаад байдаг юм шүү. Сайн байна уу? Сайн байна уу мөгийгчээ? Химбэ? Яа. Сайн байна уу? Та үндичгүй юу? Таашаа би шал угаач таашаа. Уучлаарай, телевизээс явж байна. Та үндичгүй танаас ярилцлага авах гэсэн. Ханаас явна? Телевизээс явж байна. Ямар зөвчөр ороод ирвэ чи? Одоо шууд нэвтрүүлэг явуулж байгаа юм л да. Таны хааны ижил манай нэвтрүүлэгт оролцож байгаа юм л да. Хин? Эрдэнэ цаа? Тэр тийм юу юу? Уучлаарай, манай нэвтрүүлэг бол шууд нэвтрүүлэг. Тэгээд хааны ижлийнх нь хувьд танаас ярилцлага авахаар бид бүхэн танаа гэрт хүрэлцэн ирээд байна л да. За ингээд танаас ярилцлага. Одоо би зургатаар гарч байгаа. Гарч байгаа. Яана чи айгуу сонин барилтаа гачгүй юм чи.
Ханаас аваад юм? Тэндээс авч байна. Хан байна. Тэнд байна. Ой тэр байна. Сайн байна уу? Монголчуудаа. Яасан? За та ингээд та хандаж юу гэж хэлмээр байна? Ямар хань? Эрдэнэ зам. Уучлаарай монголчуудаа. Би жоохон сандраад байна. Би мөнгө цэцэг байна. Юу ярих вэ? Хань ижлийнхэн талаар бидэнтэй сэтгэлдээ хуваалцаач. Ямар? Эрдэнэ зам. Уучлаарай монголчуудаа. Би Эрдэнэ зааны ихнэр мөнгө цэцэг байна. Эрдэнэ зам харж байгаа. Харж байгаа. Гэртээ ирэлдэх хөөрэ. Хөөхтөж өзж өглөө штэ. Чи одоо саун суудсан бол гэртээ ирэлдэх чи. Чи яах гээд байгаа бэ чи? Чи яагаад байгаа бэ чи? Уучлаарай муугийн их чи одоо ерөөсөө сав массажинд ороогүй манай нэвтрүүлэгт оролцож байгаа л даа. Битгий димийн мэрэдэ мэдв чи. Сонин массажсан царай дэмж яах гээд байгаа юм чи? Та нар ууртаад байгаа мэдэж штэ би мэдэж штэ. Хүн явуулдаа чи гэр орлоод явуулдаа. Энэ хэдэн хөвч өзч өглөө эрдэн занаа. Та саунд дор дууссан бол гэртээ ирэхгүй юу чи? 7-8 хоног сав массаж тэний явчих юм аа. Эдэн надаас талах нэхэд шүү. Яах гээд байгаа юм чи? Гэртээ ирлээ чи. Амаа татдаг ч болоосоо. Ама мадтаад байгаа байхгүй чи би. Ярих үгээ ярьчих битүү. Яадгийн чи ирээд намайг алан дээр цодороо мэдүү чи яадгийн. За уучлаарай муу. Чи дугаа бай. Яагаад байгаа өмөрөд байгаа юм яагаад байгаа юм? Хөө. Чи дугаагаар мэдүү. Чи намайг ийм багт авцуулсан уу? Чи намайг ямар багт авцуулсан бэ? Ихтэн цагтаа загвар өмсдөг хүүхэн байлаа. За та юу? Тэгэхгүй яадгийн. За. Тэгэхэд Эрдэнэ зам бол зүгээр нэг муу шалдан байнд байсан байхгүй юу? Тийм эстэй чи ичгүй хэлдэ чи. Харин одоо гайг болчиход байгаа юм л дээ. Дандаа одоо намайг гайг болчихдаг гэдэг байхгүй. Би гайгүй байсан. Нүч чүчигдэх хамраад хазраа бүгдээрээ сайхан байсан мэдүү чи. Чи намайг ямар болгочод байгаа чи? Чи ичгүй би ичгүй шүү мэдүү чи. Та ажил хэргийнхэн талаар ярьж өгөөч бид. Чи доо чи. Ажил гэж ямар юм яриад байгаа юм? Ногоон хавсал. Ногоон göтгөрж гин үү? Өө, ёстой уучлаарай монголчуудаа телевизээр хандаад хэлчихье. Тэ чи ирээнээс төмөс бонж ирдээ шүү. Урд баран шороонд болчоод маргааш нь Монгол төлөв. За энийг бол ярих зогсоо. Одоо хараад эдлээ шүү наач. Хэл хөнгө хэлчих юм дөө. Боли молиг айгууд босч ирж байгаа тэр. Сүйд болж байгаа. Чи зүгээр сууж, тайван сууж даа миний яриг сонс мэдөө. Чи ирээд намайг алан дэс яад ярих үгээ хэлчихье. Монголчууд намайг уучлаарай. Та чи намайг арайд эндүү байгаа байхгүй юу? Чи бүхэд 10 жил намайг нэг өмтөд амьдруулж байна. Ичгүй чи энийг хардаа чи. Наач гацчлаа шүү надад болиултаа. Та өөрөө гацгаачлаа шүү дээ. Энийг яа. Болтой. Наа чи өмд байгаа Харин цаа. гараад байгаа шүү дээ. Чи өөрийгөө энэ албаар цоорхон өмдөө өмсч намайг миний нэр хүнд унгааж байгаа байхгүй наач. Өөр ийм л байгаа байхгүй юу чи? Оо за. Чи гिचгүй байна шүү дээ. Яд нөх тав бод чи эмхтэй би өөрөө нөхөн шүү дээ. Тийм биз дээ. Чи энийг хардаа эзэн цаа нэг. Уучлаарай. Чи болиултаа шүү надад. Та суулта яг. Чи ядаж ингэж гацаал та. Чи ингэж гацаагаад байх юм. Ийм л байгаа байхгүй юу? За. Тэгээд нэг олон өмдтэй гэдэг би хайгаад болохгүй та нарт авч өгд юм байгаа. Гүү. Та нарт авч өгд юм байгаа. Чи нэрээ ичгүй би ичгүй шүү эрдэн занаа. Чи энийг хардаа монголчуудаа хараарай. Монголчуудаа хараарай. Монголчуудаа хараа. Чи хошоо байдаг чи хошоо. Хараарай монголчуудаа. Хараарай монголчуудаа. Чира дуугийн хаалтаа яа. Дуугийн хаалтаа чи. Хараарай монголчуудаа. Одоо чи ингэ байж байгаа юм хайш юм байна. Та байранда суулта. Чира та болиулаа чи. Яагаад вэ чи нэг олон дахин хөдөлгөе гэдэг юм уу? Яагаад вэ? Гүү. Юу болоод байгаа юм чи юу? Намайг авч байгаа юу? Авч байгаа. Та ястаа харин эцэг өгөөл чи. Чи ичгүй би ичгүй дахин хэлээ мэдөө. Энэ монгол сайхан ирчүүд эхнэрийгээ яаж харилж байна? Бүсгүйчүүдийг яаж хөндлөж байна? Тийм ээ? Чи намайг яаж харилж байна? Дээдэлийн болдоо нам. Уучлаарай буруу ярьчлаа. За баярлалаа иргэн хүндэт үзэгчтэй. Хатуу ч гэсэн ханы үг гэдэг бол эрдэнэ байдаг. Ингээд манай нэвтрүүлэг үргэлж иж байна. За баярлалаа. Тэгэхээр сая Эрдэнэ зааны маань гэргий хийдэг ажлынхан талаар нөхрийнхөө юу гэж бодож явдаг талаар та бүхэнтэй хуваалцлаа. Тэгэхээр сэтгэл ямар байна? Гоё байна. За гоё байна. За уучлаарай энэ яаж байгаа? Миний нэр хүндийг унгаах жалбаар та нар иймэрхүү юм хийж байгаа юм тий зохион байгуулалтаа. Та юу яриад байгаа юм? Шууд бодит. Хүний хувийн эрхийн асуудал гэж байдаг шүү дээ. Энд чинь шууд гарч байгаа бодит биш л гээ. Яадаг та нар яаж байгаа? Та яагаад байгаа? Чи яаж байгаа чи? Нэвтрүүлэг шууд яваа за. Яадаг тэгвэл Айл болгоны хойморт гарч. би үдчтэй үлдээ чамаа хүндлэхгүй байж байна. Хаа үдчтэй чи юу юм бэ чи шаа? Та яагаад байгаа юм бэ? Хат өөр хэн орсон яаж? Найруулагч энэ тавиад гэн юу юм? Энэ дашуул хэзээч миний тухай сайн юм ярихгүй заа. Та бодиттой наатах. Энэ үү? Энэ би ажлаас нь алдсан. Та бодиттой наатах. Миний хүү орсон юм уу те? Тэгсэн. Тэгвэл би хүүгээ гаргая. Энэ бол миний эрхийн асуудал гэж бодож уучлаарай. Ганцхан халуун хаймын Сайн байна аваа.
Хайс. Хүн таныхын талаар ярьж байгаа та их баяртай байна. Аа. Аваа. Хүүгээ өдий зэрэгтэй өсгөж хүний дайтай болгосонд аваа. Хүн танд баярлалаа гэж хэлнэ. Аваа. Энэ миний найз өхөө. Сайхан хөөрхөн охин байж. Өвөр хангаа аймгийнх нэг Бүр нэг нутгийнхаа ухаантай миний хүн. аваа. Ав. Яа хайртай. Хүн кэнда Яр миний хүн. нэг юм хэлмээр нь аваа. Аваа. Бид хоёр нэг эцгийн хүүхдүүд юм байна аваа. Та зүгээрөө. Уучлаарай. Ирцаагаа. Яаж чадаад яаж хай? Яаж хай? Яаж байгаа бэ? Яаж байгаа бэ? Юу болж байгаа бэ чи? Яаж байгаа бэ та? Чи яаж байгаа? Та яаж байгаа? Ийм нэвтрүүлэг гэж ямар бэ? Шууд гарч байгаа. Хой та нар энийг. Та студ дотор байна хөөе. Хой миний хана. Хой хана. Яасан бэ? Ямар муухай юм. Яагаад байгаа чи? Яагаад байгаа? Та харин яагаад? Аа? Нэвтрүүлэг шууд гарч байгаа. Яад гээ гарч байгаа юм яаж байгаа юм? Энд чи манай асуудал, манай гэр бүлийн асуудал. Танд ямар бод? Юу л энийг гэдэг та нар. Бүгд адилхан байж яагаад байгаа та нар? Яагаад байгаа та нар? Уучлаарай үзэгч. Бид энэхүү нэвтрүүлгээрээ ямарваа нэгэн хүний мууг үзгэсэнгүй. Гагцгүй бид инээсэн болгон найз биш. Ууралсан болгон найсан бишээ гэдгийг ойлгуулах гэсэн. Баярлалаа үзэгчтэй.